Justin Sonnenberg-ийн Ухаалаг ходоод ном нь хүний биеийн дотор амьдран оршиж буй бичил биетүүдийн ертөнц болон бидний амьдралд үзүүлдэг асар их нөлөөг судалсан гайхалтай бүтээл юм а. Энэхүү ном нь зөвхөн эрүүл мэндийн асуудлыг судалж тайлбарлах төдийгүй бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, дархлаа, тэрж байтугай зан авир, шийдвэр гаргах үйл явцад хэрхэн нөлөөлдөг талаар гүнзгий ойлголтыг өгдөг. Энэ бол зөвхөн ходоодны асуудал биш. Харин хүн төрөлхтний амьдралын хэв маяг, байгаль дэлхийтэй холбогдох бидний харилцааны тухай бүтээл юм а. 1. Макробиом буюу ходоодны бичил орчин, хүний амьдралын гол хөдөлгөгч хүч. Номын хамгийн чухал санаа нь бидний ходоод гэдсэнд оршин байдаг триллион бичил биетүүдийн тухай юм. Эдгээр бичил биетүүд нь хүний эрүүл мэндийн системийн үндэс суурь бөгөөд бие махбодын бодисын солилцоо, дархлаа, сэтгэл зүй, цаашлаад тархины үйл ажиллагаанд хүртэл нөлөөлдөг. Соненбург эдгээр бичил биетүүдийг хүний биеийн нутаг дэвсгэрдэх оршин суугчид гэж нэрлэдэг бөгөөд бидний амьдралын хэв маяг, хооллолт, орчин нөхцлөө шалтгаалan тэдний тоо, төрөл зүйл өөрчлөгдөж байдаг гэдгийг онцолжээ. Жишээлбэл эрүүл, олон төрлийн шимтгийлэлээр баялаг хүнс хэрэглэх юм бол эдгээр бичил биетүүд нь бас эрүүл, тэнцвэртэй байх юм. Харин хит боловсруулсан химийн найрлагатай хүнс хэрэглэх юм бол энэ орчны тэнцвэр алдагдаж олон төрлийн өвчин үүсэх үндэс болдог байна. Эдгээр бичил биетүүд нь зөвхөн хүний ходоодонд амьдраад зогсохгүй бидний дархлааны системийн 70-аас дээш хувийг удирдах байдаг байна. Тэдний үйл ажиллагаа биднийг өвчнөөс хамгаалж гадны ням бактериас сэргийлдэг. Гэхдээ энэ тэнцвэрийг алдагдуулах юм бол бид зөвхөн бие махбодын өвчин төдийгүй сэтгэл санааны гутрал, түгшүүр, таргалалт, нойрны асуудал зэрэг сөрөг үр дагавартай тулгарх болно. 2. Хоол хүнсний ач холбогдол, макробиом буюу бичил биетүүдийн тэжээл. Соненбург бидний хооллолтын дадал зуршил эдгээр бичил биетүүдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар маш дэлгэрэнгүй тайлбарлсан. Тэрээр өндөр боловсруулсан, сахартай, эслэг багтай хоол хүнс бол бичил биетүүдийг устгаж, тэдний төрөл зүйлийг багасгадаг гэж онцолсон. Харин эслэгээр баялаг хоол хүнс, жимс, ногоо, самар, үр тариа зэрэг нь бичил биетүүдийн хамгийн чухал тэжээл болдог байна. Эслэгийн дутагдал нь ходоодны бичил орчны хомсдол, улмаар өрөвсөл, дархлааны сулралыг үүсгэдэг байна. Мөн энэхүү номд дэлхийн янз бүрийн бүс нутгийн хүмүүсийн хооллолтын хэв маяг, бичил биетүүдийн төрөл зүйлд хэрхэн нөлөөлдөг тухай олон сонирхолтой жишээг багтаажээ. Жишээлбэл, уламжлалт хооллолттой Африкийн зарим овог аймгийн ходоодны бичил биетүүдийн төрөл зүйл нь барууны хот суурин газарт амьдардаг хүмүүсийнхээс илүү баялаг төрөл зүйлтэй байдаг нь тэдний байглаас заяасан хоол хүнс, эслэгээр баялаг хүнсний хэрэглээтэй холбоотой юм. Энэ бол бидний хоол хүнсний чанар, олон янзын байдал нь бичил биетүүдийн төрөл зүйлээр дамжин бидний эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг гэдгийг баталж байна. 3. Дархлааны систем, макробиомын холбоо. Макробиом бол бидний дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэгч. Соненбург дархлааны системийн хөгжил, тогтвортой байдал нь бидний ходоодны бичил биетүүдийн тэнцвэртэй байдалтай холбоотой гэдгийг онцолсон. Дархлааны системийг зөв ажилуулахын тулд бичил биетүүдийн олон янз байдлыг хадгалах нь чухал юм байна. Эдгээр бичил биетүүд нь бидний бие махбодыг гадны ням бактериас хамгаалж, вирусын эсрэг тэмцэхэд тусалдаг. Гэхдээ антибиотик эмчилгээ, хэд химийн бодис агуулсан хоол хүнс хэрэглэснээр энэ тэнцвэр алдагддаг. Жишээлхэд, антибиотик нь муу нянг устгахаас гадна сайн бичил биетүүдийг ч бас устгахдаг тул дархлаа муудаж, бусад өвчнөөр өвчлөх эрсдлийг өсгөдөг. 4. Ходоод ба тархины холбогдол. Соненбургийн номонд ходоод гэдэс болон тархины хоорондын гайхалтай холбоог тайлбарласан. Бичил биетүүд нь бидний сэтгэл санаа, зан авир, мэдрэмжид шууд нөлөөлдөг гэдгийг тэрээр онцолсон юм. Тэд серотонин зэрэг тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг нейротрансмиттерүүдийн үйлдвэрлэлд оролцдог бөгөөд энэ нь бидний сэтгэл санаа, аз жаргалын түвшинд ч нөлөөлдөг. Тийм учраас ходоодны бичил биетүүдийн тэнцвэрт байдал нь бидний сэтгэл санааны тогтвортой байдалд чухал нөлөөтэй байх нь. Энэхүү номонд ялангуяа стресс, сэтгэлийн хямрал,
Түгшүүр зэрэг нь ходоодны бичил биетүүдэд хэрхэн нөлөөлж улмаар биеийн дархлаа болон сэтгэл зүйд хэрхэн хохирол учруулдаг тухай наривчлан өгүүлсэн байдаг юм. Хэрвээ бид зөв хооллож, бичил биетүүдийн тэнцвэрийг хадгалж сурвал стрессийн түвшингээ удирдах, сэтгэл зүгээ тогтвортой байлгах боломжтой. 5. Амьдралын хэв маяг болон бичил биетүүдийн харилцан үйлчлэл. Сонненберг бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршил, бичил биетүүдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар онцолжээ. Хөдөлгөөний дутагдал, унтах хэв маягийн өөрчлөлт, стрессийн түвшин зэрэг нь бичил биетүүдийн төрөл зүйлийг хомсдуулж улмаар бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг дагаад зөвхөн ходоод гэдэсний өвчин төдийгүй зүрх судасны өвчин, чихрийн шижин, тэрч байтугай хорт хавдар зэрэг архаг өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 6. Эцсийн дүгнэлт. Ухаалаг ходоод ном нь бидний биед оршин буй бичил биетүүд бидний эрүүл мэнд, амьдралын чанарт хэрхэн нөлөөлдгийг маш нарийн шинжлэх ухаанч байдлаар тайлбарласан гайхалтай бүтээл юм. Жастин Сонненбергийн энэ бүтээл нь зөвхөн хоол хүнсний ач холбогдол төдийгүй бидний амьдралын хэв маяг, стрессийн түвшин, хөдөлгөөн, унтах зуршил, дархлаа болон сэтгэл санааны байдал хоорондоо хэрхэн нарийн холбоотой байдгийг ойлгуулахыг зоржээ. Энэхүү ном бол бидний биеийн дотоод орчныг ойлгож, бичил биетүүдэд зөв арчлах нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй аз жаргалтай, урт удаан амьдралын үндэс болдог гэдгийг бидэнд харуулж байна. Ухаалаг ходоод номын товчлол энэ хүрээд өндөрлөлөө.